Lionel Messi тэр бол амьд домог. Хэрвээ чи хийж буй зүйлдээ үнэхээр хайртай бол юу ч тохиолдсон даван гарч чадна. Lionel Messi. 1987 оны 6 дугаар сарын 24-нд Аргентин улсын Санта Фе мужийн Росарио хотод Аргентины алдар хөлбөмбөгчин Lionel Messi төржээ. Месси багаасаа хөлбөмбөг тоглож эхэлсэн бөгөөд цаг ямагт багийнхаа хамгийн жижигхэн биетэй байжээ. Тэрээр намхан хэмээх сул талаа нөхөхийн тулд өдөр бүр цаг минут бүр бусдаас илүү хөдөлмөрлөж дасгал сургуулалтаа хийдэг байсан юм. Тиймээс ч тэр хамгийн шилдэг нь болжээ. Арван наснда Мессийн өсөлтийн гормоны дутагдaltaа гэж онцлогдсон нь түүнд маш том зохилт боллоо. Түүний өсөлт зогсоож жирийн хүүхдүүдийн адил өсөж бойжих боломжгүй болсон юм. Гэр бүлийн хүмүүс нь өвчний төлбөрийг нь төлөх боломж байсангүй. Олон багууд түүний эмчилгээний зарлыг төлнө гэж амлаж байсан ч Аргентины эдийн засгийн хямралын улмаас амлалтаасаа буцжээ. Харин Испани улсын алдарт Барселона клубын захирал Карлес Резарч Мессигийн онцгой ур чадварыг анзаарч хэрвээ Барселона багт элсхийг зөвшөөрвөл эмчилгээг нь бүрэн хариуцгаа амлажээ. Ингээд 13 настай бяцхан жаал азаа үзэж хүчээ сорихоор шийдэн Атлантын далай гаталж Барселонад ирэв. 3 жил дараалсан эмчилгээний үр дүнд тэрээр бүрэн идэвжээ. Энэ цагаас эхэлж түүний дэлхийн сая шүтэн бишрэгчтэй дагуулсан амжилтын их гараа эхэлсэн түүхтэй. Lionel Messi гол оруулах бүртээ ялалт байгуулах болгондоо тэнгэрт байгаа эмээдээ зориулж гараа унсан дээш өргөн ёсолж хүндэтгэл үзүүлдэг байна. Мөн тэрээр халамжит нөхөр сайн эцэг билээ. Эхнэртэйгээ анх 5 настайдаа танилцж байсан түүхтэй. Тэр цагаас эхэлж өнөөдрийн амжилтанд хүрсэн Мессигийн амьдралын хорон мөч бүрт хамт байж түүний дүшиг дулгуур, ад жаргал, ар гэрийн багна сэтгэл зүрхний их эрч хүч байсаар ирсэн. Өдгөө 3 хүүхдийн хамт ад жаргалтайгаар амьдарч байна. Дэлхийн сая үзэгчтэй баярлуулж хүн төрлөختнийг өөрийнхөө төлөө залбируулж бүх цаг үеийн шилдэг хөлбөмбөгчин гэдгээ баталж Аргентин улсынхаа төлөө, гэр бүлийнхээ төлөө, багийнхаа залуучуудын төлөө эцсийн эцэст өөрийнхөө мөрөөдлөө биелүүлж экспортын хувьд хөгшин настан гэж нэрлэгддэг 35 наснда эд армаг насан дээрээ яваа эсрэг багийн шилдэг залуучуудтай ан ман үзэлцэж дэсвэр төвчээр ур чадвар туршлагаа харуулan хөлсөө туслуулан үзэлцсээр Lionel Messi Катар 2022 цэнгэлийн манлай дэлхийн аварга шалгаруулга тэмцээнд төрүүллээ. Тийм ээ, үүнийг л гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг гайхамшиг гэх вүлээ? Аргентин улс даяараа баярлаж хүн бүрийн зүрхний цохилт дээд хэмжээндээ хүрч Месси ард түмний баатар хайртай хүн болжээ. Argentina campeón del mundo. Messi campeón del mundo. No podía ser de otra manera. Argentina, champions of the world. Lionel Messi has shaken hands, climbs into a galaxy of his own, the greatest player of his age.
Лионел Мессиг Аргентин улсынхаа төлөө талбайд гарсан үед нэг ч гэмт хэрэг үүлдэгдэхгүй тэр их орныхоо төлөө санаа амар тоглог гэдэг амлалтыг хар тамхины болон их гарын толгойлогч нар засгийн газартаа амладаг хэлсэндээч хүрдэг гэдгээ. Мессиг шигшээ багтайгаа талбайд гарсан үед нийслэл хотынхны бүх бараа үйлчилгээ хамгийн доод үнээр хямдрал зарлаж Мессиг гол оруулсан үед сургуулийн сурагчид андгаа өргөж Мессиг үг хэлэхэд тус улсад бий болоод байсан улс төрийн хурцтамал байдал намжиж үндэсний зөвшөлтсөлд хүрж байсан түүхтэй. Иймээс Месси чи хөл бөмбөг дүрвэ хөл бөмбөгийн спорт чамд харин өртөө гэсэн алдар түүг олонний дунд түгэн дэлгэрчээ. Мессигийн хүртсэн цом авсан шагнал, оруулсан гол, тогтоосон амжилт, үзүүлсэн тоглолт зэргийг нь бичээд, дурдаад, зарлаад дуусгахгүй. Түүнтэй авсан шагнал хүртсэн цомороо энэ зэрэгцэх хөл бөмбөгчин цэнхэр гариг дээр үгүй боллоо. Бурхны хүү Лионел Месси